Сайн мэцхан үзэгчтэй 18 зүрх нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ цаашин дугаараа хүргэж байна. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монголын цагдаагийн сүлд чуулгын аюулслаг 4 залуу уран бүтээлч оролцож байна. Ингээд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За манай нэвтрүүлэг бол их онцлогтой байгаа л да. Анх нэвтрүүлгийн санал тавьж ихснээс та нарт бодож л байсан баг. Зургууд авчираад зургуудаа тайлбарлаарай гэдэг. Нэрнээс их содон санагдчихсан баг. Яг ямар сэтгэл төрсөн бол? Тийм бас маш их гайхалтай байсан. Ягаад тэгэхээр ер нь альва нэвтрүүлэгт ороо зүгээр ярилцлага өгөөл өнгөрчдөг бол энэ өөрсдийнхөө бас өөх түүхийн зураг гэдэг бол үнэхээр түүх байдаг. Энэ сайхан бидний одоо энэ бага нас залуу одоо оюутан байх үе тэгээ өнөөдөр уран бүтээл хийж байгаа энэ сайхан үеийнхаа энэ зургуудыг бас ингэж төвчилж ярих гэж байгаа нь бас их онцлог санагдсан л та. Тэгэлгүй яг гэрэл зураг гэдэг бол тэр чигээрээ дурсамж тэр чигээрээ түүх байдаг. За тэгээд яагаад анх ингээд Монголын цагдаагийн сүлд чуулгад оролцохоор болчихов. Тэгээд бүгдээрээ дуурийн чиглэлээр дуулдаг байжж юус Ариун Батраас асуумар санагдлаа л да. Өөрийгөө танилцуулаа. Тэгээд үзэгчтэй анх яагаад ингээд сүлд чуулгыг сонгочихв. Магадгүй өөр одоо чиглэлээр ч юм уу явах боломж байсан л ах. Намайг Ариун Баатар гэдэг цагдаагийн сүлд чуулгын гоцлогч юм хэрэгжилтэй гээ ажиллаж байна. Тэгээд яагаад одоо бид бүхэн нэг хамт олон болоод яагаад намайг одоо цагдаагийн чуулгад орох болоо гэж асуулаа. Тэгээд ерөнхийдөө цагдаагийн сүлд чуулга маань бас шинэ бүрэлдэхүүнээр байгуулагдаж эхэлж байгаа. Тэгээд дан залуучууд 2009 оноос хойш шалгаж одоо бүрэлдэхүүн одоо болтол бас бэхжүүлсээр л байна. Тэгээд бид нар бас нэг хамт олон болоод тэгээд бас манай цагдаагийн сүлд чуулгын маань одоо гол чиглэл нь арай ондоогоор өөр одоо жоохон мэрэгжлийн чиглэл рүүгээ хандаж ажиллаж байгаа. Тэгээд эхний бас хэлбэр нь бид нар бас бусад чуулгын дуучдыг одоо юу гэх юм одоо бусад чуулгаас одоо анхны удаадаа бид нар одоо ингэж залуучууд манай сүлд чуулган залуучууд нэгдэж санаа нэгдэж инхүү одоо сонгодог агаар гэсэн одоо тоглолтыг хийх гээд байж байна те. Бас их онцлогтой сонгосон байл л да. Энэ сарын 28-нд сонгогдсон байсан. Нэр нь сонгодог агаар бас нэрнээс их содон сонсогдож байгааг үзэгчдэг. Цагдаагийн сүлд чуулга тэгсэн хэрнээс сонгодог агаар гэдэг нэртэй. Нэрийг ер нь тоглолтын нэрийг санаачилсан болоо. Нэрийг бид бүгд хамт сууж байгаа л ярьж байгаа л зөвлөж ярьж байгаа л ер нь сонгодог тоглолт маань ер нь ямар нэртэй авах вэ? Бас их олон бодсон л да бид нэр их олон хоног. Тэгэл нэг удаа сууж байгаа л яг рекламныхаа шторкийг хийх гэж байхдаа гэнтийн санаа гарч ирэл. Нэр гэдэг бол бас их чухал байдаг тийм ээ. За одоо зураг тайлбарлах үйл явц руугаа би бас эхлэе гэж бодож байна л да. За өнөр өгчөөс эхэлчихье. Өнөр өгчийн бага нас. За миний баг хаана яаж өнгөрсөн бэ? Энэ одоо хэдэн настай үеийн зураг вэ? Энд чи одоо юу штэ? Би дөнгөж ой гарантай байгаа юм дээр. Тэгээ хоёр ахтайгаа ахуулсан. Тэгээ энэ миний энэ зураг бол одоо бас их түүхтэй. Урагшаага ингээд зураг авахлах гэж зогсонгууд ээж урд зогсоод за миний өгтө зураг авахлаараа гэхээр охин нь ээж руугаа явчих ерөөсөө болохгүй. Тэгээ ах нь хойноос нь ингээд татаж зогсоогоод тэгээд би болохоор ээж рүүгээ л харцсан байгаа юм шиг байгаа. Тэгээд л. Тэгээ одоо энэ багийнхаа зургийг харахаар хөөрдмөр л харагдах юм. Тэгээд бид нар бас аюу олон жил болчихжээ хүүхэд наснаас болоод тий. Үзэгчдийн өнөр жаргалагчийг бол сайн мэдж байгаа. Evolution хамтлагт дуулдаг гэсэн маш хүчтэй, чадaltaй хоолойтой сайн дуучин гэдэг бол бүгд хүлээн зөвшөөрсөн баха. Миний л өөрийн бол айгүй шүтдэг. Бас тухайн үед сонсох дуртай дуучин байсан. За ингээд энэ зургуудаас харж байгаад бас та бүхний яриг сонсож байгаа сүлд чуулгын одоо энэ уран бүтээл сонгодог агаар тоглолт нэгж байгаа дуучид нэгэн үеийн те суйсыг төгсөн залуу дуучид шиг санадлаа л да. Хэдэн он суйсыг төгсөн бэ? Сайн байцгаана уу ингээд үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд бол намайг Инхма гэдэг жаргал сайхны Инхма суйсыг 2009 онд дэд профессор соёлын тэргүүний ажилд ерөө багш тэр мэд сопрано халаатаагаар төгссөн. Би бас үзэгчтэй тэр захад сууж байгаа далгармаагаа танилцуулмаар санагдлаа да. Өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн мэцхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бямсөргийн далгармаа гэдэг. Мөн адилхан Ихматаага нэг онд төгссөн. Соёл урлагийн сургуулийг Монгол Улсын гавьяач жүжигчин Мархагшийн найдал багш дээр төгссөн. Нэгэнт энд бага наснаа өнөр өгчөөс эхлээд тайлбарлаад эхэлсэн байгаа. За тэгвэл Ариун Баатарын хувьд бага насаа хаана өнгөрүүлсэн? За би ч одоо бага насаа Төв аймгийн Баянцаагаан суманд төрсөн. За 3 настайгаас Баянцаагаас Баян хэмжүүл рүүгээ шилжээд
Тэгээ Баян Жүлийн хүн болж хувраад ингээд өдийг утал. Баянцааны хүн биш. За Баянцааных гэж явуулж байгаа юм тий. Тэгээд энэ байна л да. Одоо яг Баянцаанд байх үеийн одоо энэ зураг одоо их хуучирчээ. Бас олон үзээд бас тий. Энэ бас их олон юм агуулна уу. Нэг дөө яг ахуулж явахт би мэддэггүй юм аа. Ямар ч сан ингээд хажуу талд нь бас адилхан манай ахын маань зураг байдгийг. Тэгээд ийм адилхан. За тэгээд одоо яг тий багын одоо багасаа бол яг энэ адуун дээр өслөөдөө хөдөөний цэвэр одоо хөдөө өслөө тий. Одоо энэ манай ээж гүү сааж энэ би одоо шинэ 3 дугаар ангид гүү татж байна. За гэх мэтчлэн одоо яг хөдөөний л ахуйгаар өслөөдөө тий. Соёл урлагийн сургуулийг 2010 онд төгссөн Монгол Улсын гавьяа жижигчин дэд профессор Ичи Орлоо багш нар төгссөн. За тэгээд одоо энэ зураг маань одоо соёл урлагийн сургууль руу алхаж явах үеийн зураг. Энэ айгүй их дурсамжтай. За яадаг юм лээ. Би ч одоо дуучин болно ч гэж те гэдэг гэх мэтчлэн олон юм бодож алхахтаа бас нэг юугаа яач энэ шинэ хувц авсан байлээ бэ? Бүх хувц маань шинэ. За тэгээд бас нэг хөдөөний үг чинь нэг зураг авахуулъя. Тэгээд авахуулъя гэж бодогдоод нэг зураг авахуулаад яг хөдөөнөөс орж ирсэн байж байгаа зураг авахуулаад. За тэгээд ингээд соёс шалгалт өгөөд тэнцээд 5 жилийн дараа одоо Цэдэв багшаасаа одоо манай захирал соёл урлагийн сургуулийн захирал байсан Цэдэв багшаасаа энэ дипломо гардаж явж байгаа. Мэргэжлийн дүүрийн дуучаан гэсэн одоо тийм үнэлэх дипломо гардаж явж байгаа. Ийм зургуудтай ирлээ л дээ өнөөдөр тий. Энэ бол их амьдралынхаа түүхийг маш богино хугацаанд аягүй дэлгэрэнгүй сайхан хүргэжлээ. Хотод энэ төөрөх асуудал байсан уу? Би төөрөх асуудал байгаагүй. Хэдий би хөдөөнийх ч гэсэн 4-р ангидаа 68 дугаар сургууль сурдаг байлаа. Тэгээд ерөнхийдөө хоттой ойрхон Төв аймгийн хүүхд учраас байнга өсөөс сулах ажил орж ирдэг байлаа л да. Тэгж хэлж болно. Төв аймгаас чинь 45 минут явдаг. 250 төгрөгөөр очдөг байлаа. За тэгэл орж ирээд яг хуу тэгтэл хөдөөлтөө харахад бол би чинь яг л нэг адуу малын захаас гарч ирсэн болохоор чи яг л хөдөө. За тэгэл хөдөөгөр л орж ирээл одоо жишээ нь одоо соёл урлагийн сургууль маань одоо Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байна. Тэр хойгуура 100 айлын хойгуур одоо ингэ шиг микро явдаг байсныг мэдлэгүү дандаа урдлын талбай дээр бууж хоолыг халахдаг байлаа. За тэгээ нэг жилийн дараа тэр хойно микро явдгийг мэддэг жишээтэй гэх чи дээ. Өмнөх чинь зургууд яг сонирхол та. За энэ сая нөгөө жоохон байх үеийнхэн зургийг үзүүлсэн. Одоо энэ зураг бол манай найдал магштайгаа хамт ингээд дасгал уншиж байгаа зураг байгаа. Энэ ягаад одоо би 2007 онд Долгормайтай орол нэг багшин шав. Одоо дэд профессор Монголын улсын гавьяа жижигчин найдал магшинхан удирдлагын дор бид хоёр төгссөн. Тий энэ одоо их дурсгалтай зураг л да. Одоо бараг дөнгөж оюутан болж эхлээд багштайгаа дасгал уншиж хахад багш минь энэ зургийг надад хэлэхгүйгээр аваад хадгалсан юм байлээ. Тэгээд сүүлд нь хожим төгсцсөний дараа миний охин энэ зургийг хардаа их сайн зураг гэд надад өгчээсэн их дурсгалтай сайхан зураг байгаа. За тэгээд хуучин evolution хамтлагт байхдаа би маш олон нэг хэсэг хүмүүс тэгдэм а уран бүтээл яагаад хийхээ болоод алга болчихоо гэд. Evolution-с хүмүүс маш их зүйл хүлээж. Тий, их хүлээжсэн тий. Тэгээ миний одоо хийжсэн одоо тэр тухайн үед хийжсэн одоо онцлог үйл ажиллагаануудын нэг нь болохоор энэ Bonnie M гэдэг алдарт дэлхийн алдарт хамтлагийн одоо Монгол дахь тоглолтын бүх ажиллагааг зохион байгуулж байсан. Тэгээд бид нэр ингээд хамт ажиллаж явах үед авахсан зураг маань байна. Энэ тэгээ манай Evolution хамтлагийн Баяраа Баачка бид гурав одоо энэ Bonnie M хамтлагтай хамт авахулчихсан энэ зураг манайхан сонирхтой. Тийм үнэхээр сонирхолтой садан зураг байна. Тий, за энэ бас их сонин түүхтэй зураг байгаа. Энэ болохоор DJ Bobo гэдэг одоо Германы алдартай хамтлаг байгаа. Тэр хамтлагийн одоо дууч, эрэгтэй дууч, эмэгтэй дууч хоёртай хамт одоо жуулчны бааз дээр ахуулж ирсэн. За энэ одоо дөнгөж 2002 он байх шүү. Өнөөдрөөс арга 9 жилийн өмнө ахуулсан зураг байна. Тий. За энэ болохоор одоо энэ бас л дэлхийн алдарт одоо рок хамтлаг Назарет гэдэг хамтлаг байгаа. Назарет хамтлаг Монголд альчсан тоглож явах үед бид нар бас үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ их түүхтэй зурагнууд л та одоо энэ он цаг өнгөрөх байгуулах аюулнаас хайтай юм шүү. Дуулахаас илүү. Тий, яхаа тэгээд харсан чинь дандаа зохион байгуулах гэдэг. Тий, тэгэхээр нөгөө юу хүмүүс бас уран бүтээлч
талаас нь аягүй хүсэн хүлээж исэн л та. Гэхдээ бид нар яг энэ үед одоо ингээд уран бүтээлийн арын албанд ажиллаж байхдаа бас энэ ард ажиллаж байгаа хүмүүсийн одоо хөдөлмөр ямар байдгийг одоо ясмахаараа мэдэрсэн. Өдөр шөнөгүй нойр хоолгүй гэдэг шиг л ажиллаж байсан. Тэгээд энэ за Evolution хамтлаг анх байгуулагдахтаа одоо ийм олоолаа байсан юм аа. Одоо ансамблийн төвшин гээд ямар залуучууд байсан гээл хүмүүс асуугаад байдیں۔ Яатсан, яагаад тарцсан гэ. Бас их түүхтэй зураг тий. Анх Evolution хамтлагийн одоо яг бүрэн бүрэлдэхүүн биш тийм. Хичнээн үдэн нэгдэжсэн байх. За энэ ч баг 10 хэдүүлсэн бас зарим нь байхгүй. Тэгээ энэ хамтлаг байгуулагдаад бид нэр Эрдэнэт хотод нэг Аббагийн эхний тоглолтоо хийчихэд Эрдэнэтэд нэг альчсан тоглолт хийжсэн. Тэгж яах үед авахулсан зураг байгаа юм. Үзэгчтэй одоо их магийн зургуудаас танилцсан л та. Баг байхдаа ер нь хэр хөдөлгөөнтэй хөөхтэйсэн, багасаа бол хавьяастай байсан уу? Аль 10 жилийг төгссөн тийм ээ үзэгчтэй. За энэ би 3 настай үеийн зургнаас эхэлж тайлбарлая гэж бодлоо. Энэ их ойлонхаа айгүй их чанга уйлдаг хөвгтэйсэн. Тэгээд манай хамаатны охин намайг их шоолдог байсан. Аргагүй чи бүр дуучин болох нь аргагүй. Чи бүр айгүй чанга уйлдаг хөвгтэй байсан юм чинь. Дуучин болно гэдэг. Тэр нэлээд ураац юм байна. Тий, наач бас нэлээд ууртай ах болсон зураг байна. Тий. За ингээд энэ одоо 10 жилд Хоши миний нэрмжтэй 14 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэгээд энэ манай найз охин бит хоёр 2000 онд хэлээ. Энэ бас дуулж байгаа зураг уу? Тий, энэ Вьетнам руу манай сургуулиас шилдэг тийм 10 сурагч шалгарч явж исэн бүр том хэмжээний тийм юугаар хүлээж авч исэн. Анх удаа тэгж монголчууд ингэж бүрэн бүрэлдэхүүнээр ирж ийн гэж Хүлээж авч ирсэн. тий, ерөнхийлөгчийн ордондоо хүлээж аваад тэгээ энэ хүүхдийн ордонд нь тоглолт хийж исэн. Бас их үнэхээр дурсгалтай зураг байна тийм ээ. Дурсгалтай тий. Энд ч одоо аль нь байна? Өндөр нь арай өндөр юм. Өөрчлөсөн жоох юм бол ийм өөрчлөсөн шүү дээ 10 жилдээ ороод их гоё инээгээ. За энэ 8 дугаар ангита ирээдүйн од тэгээ тэмцээнд ороод алтан медаль авчихсан. Энэ айгүй сонио. Энэ тэмцээн дээр нэг одоо манай энэ чуулгын одоо туслах найруулагч Баяр сайхан гэж хүн байдیں۔ Тэр хүн ингээд намайг юу яагаад энэ тэмцээнд оруулсан чинь би яг энэ үед төгсөх ангид байсан 10 дугаар ангид сурдаг. Тэгээд намайг гэрээт дуучингаар орох уу чи манай чуулгат ингээд тэгсэн чи одоо сүулт нь бодоодсэн чинь өөрийнхөө чуулгат орсон билээ. Яг тухайн үед би одоо ийм жоох юм яаж чуулгат орох уу гэж өөрийгөө бас тэгж бодоод тэгэл за энэ бол одоо 2009 онд дөнгөж шинэхэн ажилдаа ороод шинэхэн дуучин томилолтоор одоо дуучин Ариун Баатартайгаа бит хоёр тэгээд туслах найруулагч Баяр сайхан бид гурав өөр Монголын хөх хотод болсон тийм олон улсын цагдаагийн уулзалт тийм урлагийн наадам фестивалд явж ирсэн. Энд маш их амжилттай явж ирсэн. Тэгээд Гонконгийн цагдаа нартай ахвалсан зураг байна. Тэгээ бас энэ Оросын цагдаа нартай ахвалсан зураг байна. Энэ бас Гонконгийн Азийн цагдааслаа манай цагдаагийн дөрөв дуусах гоё юм биш үү? Тий, сүрлэг. Миний их гоё харагдуулж байна. Энэ зураг бол манай соёл урлагийн их сургуулийн одоо 90 огшийн маань шавнар голдон бие сууж байгаа ногоон цамцтай. Оюутан цагийн дурсамж. Тэгээ оюутан цагийн дурсамж. Сургуулаа төгсөөг байсан тийм ээ? Төгсөөг байсан. 3 дугаар курстэй байхдаа ахвалж ирсэн. Оюутан хэрэг божгондаг бай. Ер нь бол би их даруухан оюутан байсан. Хичээлээ хийх үедээ хийгээл явж идэг. Төгсөг курстэй бас яг хуу ангийнхантайгаа нилээх шавуудсан. Тийм байхад тэрнээс илүү сайхан гэдэг байхгүй. Би юм даруухан байсан шүү. Би 10 жил айгүй даруухан байсан гэдэг. Яг ингэж гарч ирдэг байхгүй. За 70 зургуудаас сонирхол та. За юуны мөн бас яг сандраад бас яг бүр багийнхаа зургуудыг бас ухаж олж ирж амжсангүй. Тэгээд энэ бол яхаа 4-р ангита ахвалж ирсэн миний бас багасаа урлагийн хөвгтөөс урлагийн одоо цэцэрлэгээс ахвал бүх л одоо урлагийн арга хэмжээнд оролцдог тийм хөвгтэй лаа. Тийм тэгээд тийм дуулах уу ардын дуу багтаа бас дуулдаг байсан. Дуулах уу гэд тэмцээний үеэр оролцоод дараа нь дурсгал олдгож зураг ахвалж ирсэн зураг. Энэ болохоор юу хүүхдийн артны ордон зохиогдчихсэн. Би эстрадын дуучин гээд улсын уралдаан болж исэн. Тухайн үед тэгээ алтан медаль авч исэн. Тэгээ энийг бас ганчим багш дээр явдаг байсан. Тэгээд энэ зураг тийм зураг байна. За энийг одоо өстө хэлж мэдэхгүй байна. Яг багт нэг ямар ч гэсэн 5 дугаар анги байсан. Тэгэхээр одоо хэдэн он бахна.
дагалдсан. За тэгээд энэ зураг бол одоо жишээ нь ёо 2003 онд нэг Miss Mister University гээд тэмцээн болж исэн. Тэгээд одоо бүх ихтэй сургуулиудын дундахтын тэмцээн зохиогддог гэсэн. Тэгээд 2003 оны авьяаслаг мисээр тадарч исэн. Тийм. Тэгээд тэр үеийн зүгээр дурсамжт зураг л да. Энэ зураг болохоор соёл урлагийнхаа их сургуулийг төгсөөд одоо юугаа диплома гардаж авч байгаа зураг. Тийм. Тэгээд дөнгөж төрчээд бас жоохон мэралцсан байсан үеийн зураг байгаамаа. Эднэр болохоор яг дөнгөж нөгөө нэг их хүн болохоосаа өмнө одоо их хүн болчоор бас янз янзын зураг бас авахлахад бас хэцүү болчтой. Тийм болохоор тухайн үед ёо одоо хөөхд гаргахаас тийм тэгэл манай нөхөр бас шаалдсан юу хөөхд гаргачаар алж хөвшөрчлээ гэж боддсон юм шиг зү. Тэрнээс өмнө авахвал ингээл хамаг хувцаж ирээл 2-3 өдрийн ажил алгаал ингээл янз янзын тийм зураг авах болж ирсэн. Тийм. Би бас энэ сурталчилгааны одоо энэ плакатн дээрээс харж байна л да бас танад нөгөө Universe Best Song-д оролцож байсан дуучин жавхлан төгс бас цагдаагийн активын сүлж чуулгах болсон байна. Тэгээд бас хамтарч уран бүтээлээ хийх юм байна те. Өнөөдөр бол гадуур ажилтаад ирж амжааг өгсөн баг. Тий. Өнөөдөр арай ирж амжааг манай жавхлан төгс маань тий тоглолтын ажиллаар дөөр үжиг эрдмийн театр дээр ажилдаа явж байгаа сурагтай байсан. Бид нэрээ болоод угаасаа яг энэ ойр идэд өдрөд маш давчуу. Тэгэл бүгд тал тийшээ 5 тийшээ тараал өдөр алганд нэг тахгүй 5-аас одоо тий ямар ч хэсэг 5-аас доод нь 5-аас доошгүй жил амжилт цааж байгаа. Тэгээ олоолаа болохоор бас яхан олонний өвч олонгод алаа ганцаараа ингээ бие дааж хийснээс илүүтэй 5 хүний хүчтэй шал ондоо байд юм байна. Таны хувьд бол бас бусдыгаа бодвол тийм ээ урлагийн чиглэлд нэлээд олон жил илүү ажилласан. За тэгээд сонгодог чиглэлээр бол маш олон дуунууд дуулчихсан байгаа. Тэгвэл яг та энэ тоглолтынхаа мэдээ сая хэлсэн л дээ хүмүүс бол маш сайхан зүйлийг мэдрээд гарна. Нэг тийм хүний сэтгэл зүрхнийг одоо хүндсэн нэг тийм их шиг яруу гэдэг юм одоо тийм сайхан зүйлийг мэдрээд гарна гэж байна. Бас үүн дээр тоглолтынхаа талаар та нэмж хэлэхгүй юу? За бас тоглолтын мань гол онцлог гэх юм бол одоо энэ ер нь сонгодог тоглолт бол өөр ингэсэн онцлог өнгөтөрхтэй байдаг. Ер нь бүх тоглолт тийм л дээ. Гэхдээ энэ онцлог ялгаа нь юу вэ гэхээр одоо Инхма гэдэг дуучин, Долоормаа Өнөр Жаргал, Ариун Баатар, Жавхлан төгс гэдэг дуучны хоолой нэг тайзан дээрээс нэгэн зэрэг ингэж ихшээлнэ гэдэг бол бас онцлог юм л да. Тэгээ миний хувьд бол одоо өнөөдөр болтол одоо сурсан мэрэгчлээс одоо алдуурч pop стил рүү орж их удаа явсан. Тэгээ өнөөдөр одоо өөрийгөө бас сонгодог төвшөнд яг мэрэгжлийнхаа одоо эзэмшсэн мэрэгжлийн өнөөдөр одоо бас арт түмэндээ тайлагнах гэж байгаа бас нэг том алхам болж байна. Тэгээд бэлтгэл маш сайн байгаа. Маш хурдан одоо буцаад нөгөө форум маань сэргэж байгаа тий. Би тэгэхэд бас асуумар санагдлаа. Анх соёл урлагийн сургуульд орж байхад